Танд сонголтоо хийж шийдвэр гаргахад хэдхэн хоромл байна. Төмөр замаар галт тэрэг хурдлан давхих бөгөөд харин галт тэрэгний зам дээр 5 хүнийг хүлэн хэвтүүлсэнд галт тэрэг тэдэн лүү ойртон ирж байна. 5 хүнийг ирж дайрахаас өмнө танд галт тэргийг өөр зам руу шилжүүлж болох боломж байгаа. Нөгөө шилжүүлэх зам дээр нэг хүн хүлээтэй хэвтэж байгаа. Энэ тохиолдолд та замыг өөрчлөх үү? 5 хүнийг аврахын тулд нэг хүнийг золих байсан уу? Таны сонголт ямар байх вэ? Энэ мэдээж жинхэнэ түүх биш. Энэ бол 1967 онд Английн философч Филиппо Футийн дэвшүүлж байсан алдартай оюун санааны туршилт юм. Статистикаас харах юм бол судалгаанд оролцогчдын 87% нь 5 хүнийг аврахын тулд нэг хүнийг золино гэсэн хариулт өгсөн гэдэг. Гэхдээ бид эдгээр хүмүүс хэн болохыг ч мэдэхгүй шүү дээ. Одоо тэгвэл нөхцөлийг нь баг зэрэг өөрчлөөд үзцгээе. Зам дээр байгаа 5 хүнийг та огтос танихгүй бол ганцаараа хэвтэх тэр хүн таны найз бол яах вэ? Мөн л 5 танихгүй хүнийг аврахаар өөрийн нэг найзаа золих уу? Энд бас нэг тал бий. Хэрвээ та замыг огт шилжүүлэхгүй бол та зүгээр л аимшигт хэргийн гэрч болно. Харин шилжүүлвэл та өөрөө алуурчин болно. Тэгэхээр яг таны буруугаас болж тэр нэг хүн нас барна гэсэн үг. Энэ асуулт энэ бодлогот зөв хариулт гэж үгүй. Өнөөдөр бид сонголтын талаар хоорондоо холбоогүй хоёр бодит түүх ярих бөгөөд манай түүхийн гол баатруудчиг сонголтууд хинт ч бүү тохиолдосоо гэж хүсэж байна. Эхний түүх 2015 оны 1-р сард Өмнөд Африкийн Кейптаун хотод өрнөх болно. 17 настай Мишель Соломон охин, айлын цор ганц охин. Охин жирийн л өсвөр насны охины амьдралаар амьдрах бөгөөд дунд сургуулийн ахлах ангид сурдаг. Гэвч нэг өдөр сургуулийнхын хүүхдүүд доод ангид нь шилжиж ирсэн нэг охин Мишель охинтой маш төстэй байгаа талаар ярьж эхлэв. Эхлээд Мишель үүнийг хүүхдүүдийн хошигнол тоглоом гэж бодоод төдийлөн тоогоогүй гэв. Гисэн хэдий ч хэд хоногийн дараа Мишель өнөөх хүн бүрийн өөртөө нийцлэн гээд байсан охинтой таарлаа. Тэр охиныг KCD Nyorse гэдэг бөгөөд үнэхээр л өөртөө нь усны тусал шиг ижилхэн охин байсан юм. Охид тэр даруй танилцсан нөхөрлөж яаж ийм зүйл байж болдог байна вэ гэж гайхацгаж урд насандаа ихч дүүс байсан байх гэж хошигндог байв. Гэвч бүх зүйл нэг л өдөр өөрчлөгдсөн нь тэдний хамтдаа агуулсан ганц фото зурагнаас болсон юм. Тэд энэ зургаа эхлээд тус тусын найзуудаа үзүүлж өөрийн хувилбартайгаа зураг авахсан нь энэ хэмээн тоглож байжээ. Мишель охин эхлээд өөрийн ээж авдаа зураг үзүүлсэн ба тэд гайхсан ч гэсэн инээд хөөр болгон хөнгөн хүлээн авсан байна. Үүний дараа KCD ээж авдаа зураг үзүүлэхэд харин тэдний царай хувьсхийн өөрчлөгдсөн гэдэг. Тэд зургийг удаан тогтон харж хоорондоо учир битүүлэг харж солилцож байв. Маргааш нь KCD найз Мишелээс чи 97 оны 4-р сарын 30-нд төрсөн юм биш үү гэж асуусанд Мишель тийм гэж хариулсан юм. Энэ цагаас хойш охидын нөхөрлөлд баг зэргийн ойлгомжгүй зүйл болж эхэлсэн ч Мишель охин юу болоод байгааг ойлгохгүй байсан гэжээ. Нэгэн өдөр охид хамтдаа хичээлээ тараад Макдоналдс юм идэн сууж байсан ба энэ үед нь KCD-гийн аав ирсэн байна. Тэр эхлээд Мишелийн бага насны талаар сонин асуултууд асууж байсан ба охидод түүний үйлдэлүүд нь хачирхалтай санагсаас гадна бага зэргийн твдэн сандарч байгааг нь анзаарсан юм. Энэ явдлаас хэд хоногийн дараа Мишель охиныг сургууль дээр хичээлдээ сууж байхад нь гинэт захирлын өрөөнд дуудсан байна. Охин гайхан захирлын өрөөнд ортол тэнд нь цагдаа болон нийгмийн ажилтнууд цугласан байв. Түүнийг сандал дээр суухыг хүсээд KCD-ийн гэр бүлийн түүхийг ярьж өгсөн юм. 1997 он үйл явдал өрнөж байгаа Кейптаун хот. Селесто болон Марне гэх залуу хосууд төрх рүү явж байсан байна. Тэд бол KCD-гийн ээж аав бөгөөд тэр үед KCD төрөгч үгүй байлаа. 4-р сарын 30-ны өдөр хосууд охинтой болсон ба төрсөн даруйд нь Зефани хэмээн нэр өгчээ. Төрөх үйл явц амаргүй байсан тул ээж охин хоёр хэд хоног эмнэлэг твтгэр болсон байна. Тэд эмч нарын хяналтанд ор нэг тасагт хамт байсан юм. Харин 3 дахь өдөр нь Селестаг совилогч сэрэж охин чинь хаана байна гэж асуув. Зефани охин алга болсон байлаа. Охиныг эмнэлэг даяар хайж магадгүй эмч ирээд үзлэгт оруулахаар аваад явчих уу гэж байсан ч төд удалгүй ямар ч эмч охиныг үзэхээр аваагүй нь тодорхой болсон юм. Ээжийг нь унтаж байх зур хэн нэгэн Зефани охиныг хулгайлсныг ойлгон цагдаа дуудаж эмнэлгийн өрөө булан тохоо бүрийг нэгжэж хэвтэж байсан хүмүүсээс гадна эргэлтээр ирсэн хүн бүрийг шалгаж эхлэв. Цагдаа нар эхлээд охины үлгийг олсон бол дараа нь хэнийхэн тогтоогдоогүй эмэгтэй хүний цүнх олсон юм. Харин хамгийн сүүлд олдсон зүйл бол түргэн тусламжийн тасгийн ойр хавьд шалан дээрээс олдсон дээр байв. Тухайн үед хяналтын камер байгаагүй тул юу болсныг харах ямар ч боломж байсангүй.
Цагдаа нар ээжээс нь унтахаас өмнө юу болсныг нь асуухад хүүхдтэйгээ тасагтаа байж байхад нь нэгэн совилогч орж ирэн Селестаг унтаж амрах хэрэгтэй гэснээс өөр зүйл болоогүй гэв. Энэ совилогч с жижигтэй гэж үзэн эмнэлгээр хайсан ч олж чадаагүй ба эмнэлэгт тийм совилогч огт ажилтгүй тодорхой боллоо. Эмнэлгийн бусад хүмүүсээс байцаалт авах явцад бас нэг эмэгтэй өрөөнөөсөө гарчгаад буцаад ирэхэд нь Селестагийн хийсэн шиг совилогч эмэгтэй хүүхдийг нь тэрвэрж байхыг харсан. Юу болсон талаар нь асуухад хүүхэд чинь уйлж байсанд арагдаж байлаа гэд гараад явсан гэх зүйл ярив. Шалгалтын үр дүнд цагдаа нар дараах дүгнэлтэд хүрсэн байдаг. Хулгайч эмэгтэй дэр ашиглан жирэмсэн эмэгтэй дүр эсгэн түргэн тусламжийн хэсгээр эмнэлэгт орж ирээд совилогчийн хувцас өмсөж зүсээ хувилгаад дэрээ тэндэ хаяад өрөөнүүдээр явж хулгайлах боломжтой хүүхэд хайж яваад Селестагийн охиныг хулгайлсан байх гэжээ. Хулгайч эмэгтэйг Зефаны охины хамт тухайн үедээ улс орон даяар ирэн хайсан ч ямар ч үр дүнд хүрч чадаагүй. Үүний дараа Марне болон Селеста нар ахин 3 хүүхэдтэй болсон бөгөөд хамгийн том нь та бидний танил KCD охин. 2015 онд KCD шинэ сургуульд шилжин сурах үед нь ангийнх нь дээд ангид нь түүнтэй усны дусал шиг ижилхэн охин байгаа талаар ярьж эхэлсэн байна. KCD өөрийг нь төрөхөөс өмнө эгчтэй байгаад эгчийг нь хулгайсан гэдгийг мэдэж байсан ч тухайн үедээ энэ хоёр явдлыг хооронд ногт холбож үзээгүй гэв. Бүх зүйлийг тэр нэгэн селфи зураг өөрчилснийг бид бүгд ярьсан шүү дээ. Зургийг харсан KCD-ийн ээж аав шууд л алга болсон охиныхоо талаар сансан ба шалгаж үзэх ганцхан арга тэдэнд байлаа. Та бидний санаж байгаачлан охтыг Макдоналдс тоол идэж байхад нь KCD-ийн аав ирж хачирхалтай асуултууд асууж сандарч твдэж байгаад охтыг гарах үед нь Мишелийн ууж байсан ундааны аягийг сэмхэн авч явсан юм. Тэр энэ аягаараа ДНХ тест хийлгэж хариу нь 99% магадлалаар Мишель бол тэдний охин гэжээ. Хариуг авсан даруйда тэд цагдаад мэдэгдэж харин цагдаа нар шууд охтын сурч байсан сургууль руу явсан байдаг. Энэ цаг мөчөөс эхлэн Мишель охины амьдрал оронгороо хэрэгсэн юм. Түүнд цагдаа нар ээжийг нь өөрийнх нь жинхэнэ ээж биш, багад нь өөрийг нь хулгайлсан гэх хэрэгт сэжиглэж байгаагаа хэлжээ. Охины хувьд мэдээж ийм мэдээ маш хүнд цохилт болох нь ойлгомжтой. Ямар нэг алдаа мадаг гарсан эсхийг нягтлахын тулд охиноос цагдаа нар ахин ДНХ шинжилгээ авч хариу гартал гэртээ харж болохгүй гэсэн байна. Цагдаа нар Мишелийг асрамжинд авч гар утсыг нь чуран авсан юм. Хариу хүлээх зураа Мишель охины аав ээжийг саатуулан шалгаж эхлэв. Тэд эхлээд аавыг нь шалгасан ба түүнийг илүү хардаж нарийн байцаж шалгасан байна. Гэвч аав нь шалгалтаар ямар нэгэн зүйл огт мэдэхгүй. Мишелийг өөрийн охин гэж итгэж явдаг нь тодорхой болжээ. Тэр ямар нэгэн эндүүрэл гарсан гэдэгт 100% итгэлтэй байсан ба өөрийгөө жирэмсэн эхнэрээ эмнэлэгт хүргэдэг. Жирэмсэн эцэг нь ч өөрийн нүдээр мэдээж зөндөө харсан гэж байв. Гэвч тухайн үед аав нь маш их ажилтай. Ажлаар өөр хот руу их явдаг байсан гэх баримтаа мөнд ордлоо. Тухайн үед гар утас байгаагүй тул эхнэртэйгээ байн холбоо тогтоодгүй байсан гэв. Цагдаа нар аавыг нь хүүхдийн хулгайтай огт холбоогүй гэж үзэн ээжийг нь шалгах ажиллагаа эхэлсэн байна. Ээжийг нь Лавана гэдэг бөгөөд тэр ч гэсэн өөрийгөө огт хүүхэд хулгайлаагүй гэж байв. Энэ хооронд нь давтан ДНХ-ийн шинжилгээний хариу ирсэн нь Мишель охин бол 1997 оны тэр нэгэн өдөр хулгайлагдсан Зефаны охин мөн гэх хариулт юм. Нэг юм шудраг ёс тогтож Мишель өөрийн жинхэнэ эцэг эхтэйгээ уулзлаа. Охин өөрийн хууль ёсны жинхэнэ эцэг эхтэй 17 жилийн дараа иргэн ирсэн юм. Гэвч бүх зүйл анх санагдаж байгаа шиг сайхнаар төгсөөгүй гэвэл та гайхах уу? Одоо бүгдээ энэ түүхийн хамгийн чухал хэсэг болох цаашдаа юу болсон талаар ярилцъя. Мишель охин цаашаа хэрхэн амьдрах вэ? Тэр бүхий л амьдралынхаа турш өөрийн биш бусдын гэрт амьдэрсэн байна шүү дээ. Охин бүх насаараа өөрийг нь хулгайлж, эцэг эх дүүнраас нь хахацаасан аимшигт гэмт хэрэгтэн эмэгтэйг ээжээ гэж бодон амьдэрсэн. Гэвч Мишель охин энэ хугацаанд нэг ч удаа ээж аавдаа эргэлзэж байгаагүй ба түүнд аз жаргал дүүрэн хүүхэд нас байсан юм. Эцэг эх нь түүнийг маш ихээр хайрлаж инхрийлэн, юугаарч дутаалгүй алган дээрээ бөмбөрүүлэн өсгсөн байна. Тэр хотынхоо хамгийн сайн сургуулиудад сурч, түүнд хүссэн бүхнийг нь авч өгч, хамгийн гол нь аз жаргал дүүрэн гэр бүлд өссөн ч үнэн ил болох үед энэ гэр бүл норон унсан юм. Энэ хэргийн шүүх хурал эхэлж Лавано буюу Мишель охиныг хулгайсан эмэгтэй маш удаан хугацааны турш хүүхэд олж чадахгүй байж байгаад бие давхар болсон ч хүүхэд нь гидсэндээ нас барсан гэдгийг олж тогтов. Хүүхдээ алдаад байж байхад нь түүн дээр Сильвия гэх нэгэн эмэгтэй ирж ээж аавгүй охиныг мөнгөөр үрчилж авах уу гэсэн санал тавьсан гэв. Лавано тэр үед зөвшөөрч охиныг авсан гэсэн ба нөхөр нь ажил ихтэй байсанд үүнийг нь огт мэдээгүй гэсэн байна.
Тэр Сильвия гэх эмэгтэйтэй уулзаж бяцхан охиныг мөнгөөр авсан гэж мэдүүлсэн ч шүүх түүний үгэнд огтос итгээгүй юм. Энэ олон жилийн дараа Сильвия гэх эмэгтэй үнэн хэрэгтээ байсан байгаагүйгч тогтоох ямар ч боломжгүй гэв. Энэхүү шүүхийн шийдвэр гарч Лавана тэртэх 97 онд айлын хүүхэд хулгайлцгаад одоо хүмүүсийг хуурахыг завдаж байна гэд 10 жилийн хорих ял түнд оноосон юм. Аав нь нэг л өдөр эхнэр хүүхдээ аль альнийг нь алдсандаа итгэж ядан ууг гашууд автав. Түүний амьдрал хормын дотор л орон гороо эргэлээ. Мишель охин ч яах ёстойгоо үл ойлгон байх бөгөөд шинэ гэр бүлтэйгээ танилцах хэрэгтэй болсон юм. Харин түүний шинэ гэр бүл буюу биологийн гэр бүл нь харагдаж байгаа шиг тэмч сайхан гэр бүл биш байхын тэр. Охины жинхэнэ эцэг их хулгайлагдсан охиноо эргүүлэн авчирсан тул аз жаргалтай байлаа. Гэхдээ охиных нь өөрийнх нь нөхцөл байдал тэдний сонирхлыг төдийлөн татахгүй байв. Тэд баруун солгоогүй ярилцлага өгч, шоу нэвтрүүлгүүдэд оролцож, энэ түүхээрээ ашиг хонжооч хайж эхэлсэн юм. Харин Мишель охин энэ бүгдийнх нь эсрэг байсан ба тэр энэ олон янзын нэвтрүүлэг шоунд нь оролцохыг хүсэхгүй байлаа. Мөн үүнээс гадна Ньорсын гэр бүлийнхэн энэ үед салчихсан байсан. Охиныхоо талаар мэдээд хамт бүрэн бүтэн гэр бүл байгаа мэт жүжиглэж байсан болж таарав. Мишелийг эхэндээ жинхэнэ эцэг эхийнх нь үйлдэлүүд гайхшруулж байсан гэдэг. Ээж нь байнга тамхи татаж, ариг ихээр хууж, аав ээж нь хоорондоо байнга маргалддаг бөгөөд эргэн ирсэн охинтойгоо ч төдийлөн харьцдаггүй үе үе тагчиг алга болоод нэвтрүүлэг ярилцлага хийх үед л гарч ирж ямар сайхан гэр бүл бурхны авралаар бүрэн бүтэн боллоо гэж худал ярьж байлаа. Шүүх хурал болж охиныг нь хулгайлсан Лаванод 10 жилийн хорих ял өгсөн өдөр Ньорсын гэрийнхэн үйлчлэг хийж тэнд нь маш их зочид ирсэн ч Мишель охин өөрөө байсангүй. Хожим Мишель охин 18 нас хүрэх үед өөрийн аавда буюу жинхэнэ биш аавтайгаа амьдарч ээжигээ буюу өөрийг нь хулгайлсан Лаванаг шоронгоос суллагдахыг нь хүлээх хүсэлтэй байгаа нь ил болсон байна. Тэр Лаванаг өөрийн ээж гэж үздэг байсан ба байнга шоронд эргэн очдог байлаа. Мишель өөрийн хуучин овог болох Соломон гэх овгоо үлдээж жинхэнэ овог Ньорсоч авахаас татгалцсан юм. Одоо Мишель 27 настай бөгөөд өөрийн гисэн гэр бүлтэй болж эгэлгүй хувь заяаныхаа талаар ном бичсэн байна. Харин энэ номыг нь түүний жинхэнэ эцэг эхэнд маш ихээр эсэргүүцэж байгаа гэв. Тэд охиноос өрдүүлж ном гаргах юм бол шүүхт зүгнэ гэсэн байна. Мишелийн номонд тэдний үнний талаар бичигдэнэ гэж тэд айж байсанд ингэж тэмцэж охинооч занал хэлэхэд хүрсэн юм. Одоо энэ түүхээ нэгтгэж үзээд дараагийнхаа түүхтээ орцгоё. Охин хулгайлагдсан ч сайн гэр бүлд аз жаргал дүүрэн өссөн. Гэвч 17 настад нь ээж нь түүнийг хулгайлсан нь тодорхой болов. Лавана бол яаж ч буцсан аимшиг тэрэг үйлцэн гэмт хэрэгтэн тул ээжийг нь хуулийн дагуу шоронд хийсэн. Охиныг жинхэнэ гэр бүлд нь төрсөн эцэгт нь өгсөн ч тэд үнэн хэрэгтээ аимшигтай эцэг их болж таарлаа. Тэгэхээр энэ нөхцөлд яах ёстой вэ? Мэдээж хуулийн үүднээс бүгдийг зөв хийсэн ч яасан бол Мишелийн үүднээс зөв болох байсан бэ? Лавана аимшиг тэрэг хийсэн тул шоронд суух нь зөв. Гэвч хүүхэд нь өөрийг нь хулгайлсан жинхэнэ биш гэр бүлдээ өөрөө эргээд очсон шүү дээ. Жинхэнэ эцэг их нь өөрийн хүүхдээ олсон хэрнээ тэнд нь орхих ёстой байсан гэж юу? Энд ч гэсэн огтос боломжгүй зүйл. Мөн хүүхэд тулгаасан эрэгч ял шийдэлгүй өнгөрч огтос болохгүй. Та бүхэн энэ түүхийн талаар өөрсдийн сэтгэлээ заавал комментоор бичээрэй. Дараагийн түүхээ ярихаас өмнө галт хэрэгтэй туршилтандаа эргэн очицгоё. Өмнө хэлсэнчлэн нийт асуугдагчдын 87% нь 5 хүнийг аврахаар нэг хүнийг золих шийдвэр гаргана гэсэн хариулт өгснийг санаж байгаа. Мөн статистикаар эрчүүд эмэгтэйчүүдээс илүү их энэ сонголтыг буюу 5 хүнийг аврахаар нэгийг золих сонголт төлхөө хийдэг гэсэн ба хүмүүст эмэгтэй хүнийг хөнөөхөөс эрэгтэй хүнийг хөнөөхөөр сонгох нь арай амар байсан гэжээ. Одоо ахад нэг удаа бодлогынхоо нөхцөлийг өөрчилцгөөе. Энэ удаад 5 шоронгийн ялтны эсрэг нэг гэм зэмгүй иргэн. Тэгэхээр 5 ялтны төлөө нэг гэмгүй иргэнийг золих байсан нь. Гэхдээ бид эдгээр 5 хоригдлын юу хийж ял авцаасан талаар болон өнөөх гэм зэмгүй гээд байгаа нэг хүнийхээ талаарч юу ч мэдэхгүй шүү дээ. 1941 он дэлхийн 2 дугаар дайн. Энэ түүх удаан хугацаанд олон нийтэд ил болоогүй. Зөвхөн тухайн үйл явдлын гэрчүүд л мэдэж байсан түүх бөгөөд ёстой л чимхээр нь цуглуулж нэгтгэсэн гэдэг. Зөвлөлт холбоот улсын үед яагаад ч юм энэ түүхийг олонд ил болгоогүйч одоо үед дэлхийд даяар мэддэг болсон байна. Уг түүх одоогийн Беларусь улсын Минскийн бүс нутагт орших тухайн үеийн зөвлөлтийн Долгиново гэх тосгонд өрнсөн түүх юм. Тухайн үед тосгонд 5000 орчим хүн амьдардаг байснаас 3000 орчим нь еврейчүүд байлаа. Харин дайн гарч германчууд зөвлөлт холбоот улс руу довтлох үед тосгоны амьдрал там болон хувирсан гэдэг.
Тэд нэн тэргүнд еврейчүүдийг цоглуулж хороох нэг нь хороож, үлдсэн хэдийг нь тусад нь нэг хороо гудамж үүсгэн хорьсон байна. Өдөр бүр шахуу еврейчүүдийг хөнөөж байсан ба тэднийг бүгдийг нь хөнөөх үгүй нь биш, харин хизээ хөнөөж дуусах вэ гэдэг нь л хүн бүрийн санааг зовоож байв. Ийхүү өдөр бүр үе олноор нь хороож эхэлсэн. Еврейчүүд оргон зогтох орлогууд хийж байсан ч төдийлөн амжилтанд хүрэхгүй л байлаа. 1942 оны 6 дугаар сарын 5-нд германчууд Долгинов тосгоны еврейчүүдийг бүр мөсөн цэвэрлэж дууссан юм. Тэд энэ хугацаанд 3000 гаруй еврейчүүдийг устгасан байв. Гэвч Белорусууд нийт 3000 гаруй еврейгээс 270 хүнийг нууж чадсан ба партизануудад өгч тэд ойд бүгж байсан юм. 270-аас тал орчим нь настайчууд, эсвэл эмэгтэйчүүд байсан бол 30 орчим нь 2-оос 12 насны хүүхдүүд байв. Тэдгээр хүмүүс олон сар ойд бүгж буй ядарч туйлдсан хүмүүс гэсэн үг. Эдгээр хүмүүс байнга ойд нуугдаад авах нөөц болцоогүй болсон тул цаашдаа яах ийхээ шийдэх хэрэгтэй болсон байна. Тэдний байгаа Белорусын ойг тойроод тэр чигтээ германчуудад эзлэгдсэн газар нутаг байв. Сонголт тэдэнд төдийлөн байгаагүй ч цаашдаа хэрхэх талаар шийдвэр гарлаа. Германчуудад эзлэгдсэн газраар сэмээрхэн явж, фронтын шугам руу явж, тэнд зөвлөлтийн дайчдад хүрэхээс өөр ямар ч зам үлдээгүй байна. Гэвч 200 гаруй явган ядарч туйлдсан хүүхэд эмэгтэйчүүд хөгшчүүл дийлэнхийг эзлэх эдгээр хүмүүс 1500 км замыг туулан явах ёстой байсан нь энэ санааг боломжгүй мэт болгож байв. Гэвч тэдэнд амь аврагдах өөр сонголт гэж үгүй. Партизануудын хоёр жахлагч энэ төлөлгөөг амиа хорлолт гэж үзэн татгалцсан ч нэг нь зөвшөөрсөн байна. Тэр бол Николай Киселёв гэгч юм. Башкирт төрж өссөн тариачин гаралтай дайны өмнө гадаад тодалдааны чиглэлээр ажиллаж байгаад дайн гарах үед сайн дураараа фронтод явсан. Ийхүү Николай Киселёвоор ахлуулсан 6 партизан болон 270 еврейчүүд амьд гарах аян замаа эхлүүлсэн юм. Тэд ой мод, намаг шавар, уул толгод хад асаг гэд хүнд хэцүү нөхцөлд дайснуудын анхаарлыг татахгүйгээр алхаж эхэлсэн байна. Сүүлдээ хүмүүс ядарч сольдон унаж цааш явах тэнхэлгүй болж байсан ч нэг нэгэ чадах ятгаараа чирээдч болов явж байлаа. Энэ үед намар байсан бөгөөд маш сэрүүхэн бороотой өдрүүд байсан юм. Тэдэнд хоол хүнс, дулаан хувцас, эм тариач байсангүй. Ядарч туйлдсан тэдэнд Киселёвын араас явхаас өөр зам үгүй. Жимс мөөг зэрэгэр голоо зоогон хаяа замд таарсан тосгонлоо ганц 2 хүн нууцаар явуулж боломжоор хүнс өгөхийг гуйдаг байлаа. Тэд ойгоор заримдаа өдөр явж байсан бол ил газарт зөвхөн шөнөөр явж байсан ч нэг өдөр анх удаа германчуудтай таарсан байна. Германчуудтай буудалцаан эхлэх үед хүмүүс ийш тийшээ таран зогтож тэр өдөр 50 гаруй хүнээ алдсан гэдэг. Зарим шархацсан хүнээ ойд орхиод явхаас өөр арга байгаагүй гэсэн юм. Тэд үе үед цөөхөн хэсэг бүлэг цэргүүтэ таарч байсан ч тухай бүр Киселёвын хүмүүс амьд мэнд зугтаж чадаж байсан нь тун аттай тохиолдлууд байлаа. Ингээд бид энэ түүхийн гол хэсэгт ирээд байна. Киселёвын хүмүүс намагт туулж байсан бөгөөд яг тэр хэсэг газарт маш чимээгүй явах шаардлагатай байсан юм. Дайснуудын харуулууд маш ойрхон байсан тул тэд мөчөр хуурах чимээ бүрт цочин аажмаар урагшиж байсан гэжээ. Гэвч ийм л эгзэгтэй үед хүүхдийн уйлах чимээ хадлаа. Энэ бол бяцхан Берта Кремерийн уйлах чимээ байв. Берта охин 2 нас гарантай юу болоод байгаагч ойлгохгүй жаахан охин байсан юм. Охин юунаас босон нь ойлгомжгүй маш чангаар уйлж, эцэг их нь харин аргадаж чадахгүй л байлаа. Энэ үед 200 гаруй хүний амь насанд маш том аюул тулгарч байв. Хүүхдийн уйлах чимээг юугүй дайснууд сонсож болох ба тэр үед зүгтах газар тэдэнд өггүй. Хүмүүс нэг нэгээрээ уурлаж, айд сандарч охиноо яг одоо чимээгүй болох гэж шаардаж байсан юм. Бид бүгд чиний охиноос болж хохирох ёсгүй гэж байсан ч охин чимээгүй болохгүй л байв. Дайны үед маш олон аимшигтай зүйл болж байсан. Энд тэнд нуугдан явж байх үед нь хүүхэд нь уйлах нь зөвхөн эдгээр хүмүүст ч тохиолдоогүй бөгөөд олон хүнийг аврахын тулд хүүхдэд ус руу хийж эсвэл боомлох аргаар бүрмөсөн чимээгүй болгосон тохиолдлууд бишгүй гарч байсан гэдэг. Хүмүүсийн өмнө маш аимшигтай сонголт гарч ирлээ. Өнөөхөл галт тэрэгний бодлого шиг аимшигтай сонголт хийх хэрэгтэй гэсэн үг. Охины эцэг их хоёр уйлан чи хий гэж бие биендээ охиноо дамжуулж байв. Хүн бүр Берта охиныг чимээгүй болгохыг хүсэж байсан ч хэн ч үүнийг хийж зүрхлэхгүй л байлаа. Өөрийн гараар 2 настай охиныг хөнөөж 200 гаруй хүн аврах уу эсвэл эрсдэл гаргаад цааш явж бүгдийг үхэлд хүргэх үү? Хүмүүс бүгд ямар ч хамаагүй аргаар дууга болохыг шаардаж байсан ч хэнэн ч гараа цус болохыг хүсэхгүй байхын үед ахлагч Киселёв охины эцэг эхтэр ирсэн юм. Тэд Киселёвыг харан чи үүнийг хий, бид хийж чадахгүй гэж түүнд охиноос харваажээ.
Николай Киселёвт өөр арга байгаагүй тул тэр охиныг гартаа авч намагт живүүлэх гэж байсан ч гайхамшиг болгон тэр. Охин уйлхаа гэнэт зогсоолоо. Үүнээс хойш Киселёв Берта охиныг хэдэн зуун километр тэрвэрч явсан бөгөөд хамгийн аюултай хамгаас чимээгүй байх ёстой газруудад Киселёв охиныг тэрвэрч явдаг болсон байна. Энэ цаг мөчөөс хойш амь гарах аян зам 2 сар гаруй хугацаанд үргэлжилж 2 сар гаруй хугацаанд Берта охин Киселёвт тэрврүүлэх бүртээ огт уйлаагүй гэжээ. Эцэст нь Николай Киселёв 218 хүнийг фронтын шугамд хүргэж амийг нь аварч чадсан юм. Гэвч тэр зөвлөлт холбоот улсын баатар цол авсангүй, харин тэр даруй баривчлагдсан байна. Түүнийг зөвлөлтийн сөрөг тагнуулынхан урагч гэж хардаж, ийм нөхцөлд ийм олон хүнийг ингэж ам аврах боломжгүй. Германд урууж байж л энэ нь боломжтой гэж үзжээ. Гэхдээ Киселёвын амь насыг нь аварсан 218 хүн түүнийг хамгааснаар тэр дайны дараа цагаатсан юм. Николай Киселёв дайны дараа сайхан амьдарсан ба дуртай ажилдаа орж олон ч удаа ийш тийшээ аялан газар үзэж хүүхэд ач зээнараа тойруулсан хөгшин болжээ. Энэ түүхийг хинч мэдхгүй өнгөрч болох байсан ба тэр өөрөө хинт ч энэ түүхээ яриаггүй байв. Белорусын еврейчүүдийн түүхийн музейн захирал нэгэн өдөр үндэсний архивын газарт хуучны бичиг цаасуутай ажиллаж байгаад Николай Киселёвын тагнуулд байцаагдж байхдаа бичсэн рапортыг санамсаргүй олоод үтсэн юм. Энэ рапортод Киселёв болсон бүх зүйлийг нэгэнгүй дэлгэрэнгүй бичсэн байжээ. Эхлээд музейн ажилчид энэ түүхийг жинхэнэ гэдэгт огт итгээгүй гэдэг. Нэгэн урагчл баригдан байцаагдахдаа амиа аврах гэж ийм зүйл зохиосон биз гэж тэд бодож байсан юм. Гэвч жаахан судлаад ирэх үед өнөөх амийг нь аварсан 200 гаруй хүмүүсээс ил болж Киселёвын түүхийг баталж эхэлсэн байна. Киселёвын охин Татьяна Киселёва хэвлэлд ингэж дурдсан байна. Би аавынхаа архивын материалуудтай танилцсан. Тэнд янз бүрийн баримт бичгүүд байснаас гадна түүний аварсан хүмүүсээс ирсэн захидлууд байсан. Эдгээр захидлууд 20 жилийн дараач гисэн ирсэн байсан гэжээ. Берта Кремер охинч 9 мэд амьд гарч Нью-Йоркт амьдарч байсан бөгөөд 2 охин 5 ач зээтэй болсон байна. Берта хожим хэлэхдээ миний ээж аав намайг Николай Киселёв гэдэг хүний ачаар амьд гарсан гэдэг байсан. Би тэр хүнд үргэлж талархаж явах болно гэсэн юм. Өнөөдрийн хүргэсэн 2 түүх та бүхэнд таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ тийм бол суугаад дагаж лайк дарахаа бити мартаарай. Түүх тус бүрээр мөн галт хэрэгтэй холбоотой бодлогын талаарч гэсэн өөрсдийн хариултаа доор комент хэсэгт бичээрэй. Удахгүй улам сонирхолтой түүхүүдээр уулздаг болно. Баяртай.